За өдрийн минь сонсогчдоо. Тэгээ манай шинэхэн дугаарыг сонсож байгаад та нартай маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр болохоор яг гэртээ суугаа ээж нартаа зориулаад хэрхэн нэмэлт орлоготой болж болох вэ? За гэрээсээ муу яаж мөнгө олж болох вэ гэсэн аргуудыг бол танилцуулахаар бэлтгээд байна. Тэгээд өнөөдрийн зочин маань болохоор Minimalist Mom хуудсан админ Намаа маань л оролцож байгаа. Тэгээд Намаа болохоор яг энэ сэдвээр бол өөрийнхөө дагагч нарт бол нийтлэл бичээд хүргэсэн байгаа. Тийм учраас тухайн аргуудаа бол манай сонсогч нарт хүргээч гэд бол урьж оролцуулж байгаамаа. Тэгээд Намаатайгаа танилцъя. За баярлалаа. Намнадаас подкастт урьж оролцуулж байгаа их баярлалаа. Айгу гоё подкаст хийж байгаа юм билээ. Баярлалаа. Намайг Дамин гэдэг. Одоо хүн маань одоо 10 сартай. Тэгээд хүүгээ гэртээ хараад байдаг. Тэгээд орц зургийн орчуулга хийгээд байдаг гэж байна. Өөрийнхөө ер нь нөгөө аргуудаас хэрэгжилж байгаа юу? За тийм миний бас нэг одоо хамгийн сайн мэддэг юм аа гэхдээ яриад орчуулга ерөнхийдөө хийдэг. Тийм ер нь бас хамгийн боломжийн хэлний одоо мэдлэг нь орчуулга хийх төвшний ээжүүд байх юм бол бас орчуулгын ажил хамгийн одоо бас төхөм юм болов уу гэж би бодож байгаа юм. Яг энэ аргаараа болохоор өөрөө бас гэртээ юм хийгээ сууж байгаа гэсэн үг. Би ч одоо хүүхдээ жирэмсэн байхдаа төрдөг өдрөөл орчуулга хийгээ сууж ирсэн. Аав нар зориулсан нам орчуулга сууж ирсэн. Тэгээд төрчөөд 10 хоноо л бас нэг орчуулга ажил орж ирчээ. За гэл орчуулгад орсон. Гэхдээ яг ийм 10 хоногтой байхтан ч юм уу те ингэж яруу ажиллахыг бол зөвлөхгүй мэдээж ээжнэр маань сайн амарч агаад дараа нь боломжтой гэсэн үед бас нэмэлт орлого олох талаар бодсон дээрх. За одоо тэгээд танилцуулах аргууд маань болохоор зарим ээжүүдийн маань мэдээж бас мэддэг аргууд байж болно. Хэрвээ тийм бол тэгээд илүү одоо энэ аргуудыг ашиглах тэр хүслийг чинь өгдөөж өгөх бах. Харин мэддгүй ээж нартаа бол яг орлогын шинэ их усүр боломжийг нээж өгөх зорилготой юм дугаар байгаа. За тэгээд хоёлаа ээлжлээд явах уу? Намаа маань болохоор бас нэг 8-ад арга байсан те. Би болохоор 8-гийн аргууд дээр нэмээд бас 7 өөр арга бол нэмж бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хоёлаа солилоод ингээд ээлжлээд яриа явсан дээр ах те. За тэгээд би эхлээд орчуулгахасаа эхлээд явчих. За орчуулга хийхэд бол нэг бодлын барьцтай ном зэрэг томхон одоо төсөл дээр авчуулах ерөнхийдөө зүгээр. Миний хувьд болохоор хэвлэлийн компаниудтай хамтраад орчуулга хийсэн. Зам өөрөө эрхийн аваад орчуулж ирсэн байгаа. Тэгэхээр илүү одоо өөрийнхөө өнгөөр цагаа тохируулаад орчуулгадаас илүү хэлбэр юм болов. Мөн freelancer.com, upwork.com, fiverr.com гэдэг нэг сайтууд байдаг. Эдгээр дээр бас монгол англи хэлний орчуулга хийнэ гэдэг өөрийнхөө гигийг байршуулад тэгээд тэрүүгээр нас ажлууд орж ирээд хажуугаар нас хийгээд явах боломжтой байдаг байгаа. Нөгөө нэг одоо хэвлэлийн компанитай хамтарсан. За өөрөө ихийг нь аваад орчуулсан хоёрын хувьд одоо мэдээж ингээд мөнгө олох гэж байгаа ээжүүд шүү дээ. Тийм чинь яг аль нь илүү өөрт нь үр өгөөжтэй байх байсан бэ? Байхаар байна. Өөрийнхөө туршлага дээрээс яг үр өгөөжтэй гэхээсээ бас нэг өөрөө орчуулга эрх хаат хийхлээр намаа орчуулчаад нэг номын дэлгүүрүүдээр яваад номоо тараад буцаа мөнгөө цуглуулна гэд бас ажилтай. Тэгэхээр нэг бодлын хэвлэлийн компаниудтай хамтраад явчвал өөрт бол илүү амар. Яг гэвэл ажлаа ерөөсөө л онлайнаар хийж ин гарч ороод авах юм албагүй те. Тэгэхээр тэр нь бас илүү дээр юм болов гэж бодож байна. Тэгээд магадгүй дараа нь хүүхдэн том болоод арай нэг гараас гарчих юм бол өөрөө яг сте орчуулга эрхээ аваад тэгээд магадгүй явуул зүгээр. Орчуулгын эрхээ авахд бол хүндрэлтэй зүйл гарах уу? Гарцсангүй гайгүй. Гэхдээ хувь хүн гэхлээр компаниуд ерөнхийдөө бас нэг тийм дуртай биш байдаг. Тэгээд магадгүй хөл итгээд болчоод дараа нь одоо орчуулах хүсэлтэд илгээвэл ерөнхийдөө илүү сериус нэмэлж авах магадaltaй. Тэгээ бас нөгөө би бас яг аргуудыг судалж байхад гадны сайтууд дээр гэл хийх янз бүрийн ажлууд гэдэг юм билээ шүү дээ. Зөвхөн орчуулгач гэлдэг. Тэгэхээр яг орчуулгын ажил маань тэр ажлууд дундаасаа нөгөө цаг хугацаа хөдөлмөрийг шаарддаг гэдгээр бас арай өндөр үнэлгээтэй гэдэг юм байлээ тий. Тийм төлөв яах вэ? За тэгэхээр миний танилцуулах эхний арга болохоор
Instagram influencer гэдэг ажил байгаа. Энэ болохоор надад амар сонирхолтой санагдсан. Хэрвээ та Instagram-ийн идэвхтэй хэрэглэгч бол за идэвхтэй одоо нөгөө бүтээч байдлаар ашиглах талаар бодож эхэлж байгаа бол энэ аргыг бас судлаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэр энэ арга нь болохоор би яг анх ганцаа гэж охины блог дээрээ сонсч ирсэн. Тэгээд ерөнхийд нь бол тайлбарлахад бол мэдээж нөгөө дэлхийн алдартай айл нэг одоо брендинг постыг өөрийнхөө Instagram дээр одоо постлоод өөрийнхөө дагагч нарт хүргээд за ингэж одоо ингээ хүмүүс таниулаад эргээд тэр тухайн брэндээсээ бол цалин авах, мөнгө авах тиймэрхүү ингээд сонсохоор л айгүй амархан ажил юм шиг санагдаад байгаа юм. Тийм. Гэхдээ мэдээж нөгөө нэг таас их байх хэрэгтэй. Тийм, яг идэвхтэй нөгөө нэг хэрэглэгч байх хэрэгтэй. Байнга ингээ гой пост оруулах хэрэгтэй юм байлээ. Тэгээ бас дагагч нарын тоо айгүй их байх хэрэгтэй юм лээ. Тэгээд яг энэ хэрвээ сонгож хийж үзье гэж бодож байгаа юм бол tribegroup.com, influence.com гэдэг нэг хит сайт үүд юм байлээ. Тэднэр дээр болохоор за би яг ингээд Instagram influencer болох гэж байгаа гэдгээ өөрийгөө танилцуулангууд тухайн яг томоохон брэндүүд нь болохоор ингээд сонгоод тэр хүмүүстэй бол харилцаа тогтоогоод тэгээд энэ ажлыг бол хийж эхэлдэг юм байлаа. Яг манай дээр бас зөвхөн яав нөгөө гадны гэлтгүй манай дээр бас нэг олонний танил хүмүүс ерөнхийдөө хийж байгаа харагддаг штэ. Өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ би нэг хэрэглэдэг эндээс авдаг гэлтэй нэг пост оруулаад тэрнийхээ одоо үр ашгийг хүртээд явдаг юм бол ажил байлээ. Тэгэхээр манай ээжүүд бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Сонирхолтой юм байна. Тэгээд миний дараагийн танилцуулах нэг арга нь болохоор нийтлэл бичих. За энэ гэхдээ голдуу англи хэлтэй ээж нарт хамаарах байх. Тэгээд энэ нөгөө л нэг freelancer, Upwork, Fiverr гэх зэрэг сайтуудаараа дамжуулан хийдэг. Тэгээд магадгүй эднэр дээр ерөнхийдөө ингээд орчуулгын ингээ Монголтай хамаатай ингээ биччихлээр хүмүүс ингээ аяндаа саналууд ирдэм мэлээ. Би ингээд Монголын талаар мэйлээр ирээд Монголын талаар ингээд нийтлэл надаа ингээд хэрэгтэй байна. Чи Монголоос над руу нэг ном явуулаад өгөөч ээ. Монголоос над руу нэг пост явуулаад өгөөч ээ. Ингээд ил захидал явуулаад өгөөч гэд өөрөөсөө аяндаа ингээд саналууд ирдэг. Тэгээд эсвэл магадгүй өөрөө шууд би ингээд нийтлэл ичнэ гэд өөрөө юугаа саналаа оруулаад тэгж хийх боломжтой. Тэгээд энэ нь болохоор 500 үг нь л нэг $40-50 ханштай байдсан билээ. Ерөнхийдөө би судалж үзсэн чинь тэгээд магадгүй өөртөө хэлний төвшнөөсөө хамаарат тухайн маань үн ханшаа өөрөө бичээд бас явах боломжтой. Алдаж хэр байдаг вэ? Одоо эргээд нөгөө тийм зар тавилаа гэхэд эргээд хандлт хэр их байх вэ? Хандлт одоогоор миний хувьд бол гайгүй хандлтууд ирдэг шүү дээ. Тэгээл нөгөө харцангуй бас өрсөлдөгч нар байхгүй байгаа хальтаа тэдгээр нөгөө платформуд дээр тэгэхээр магадгүй олон монголчууд ороод ирэх юм бол арай өөр болж магадгүй. Тэгээд нөгөө proofread хийх бас ажлууд бас байдаг. Тэн дээр одоо хин нэгний орчуулсан юм их ч юм уу те дахин нягтлж унших. За эсвэл graphic design хийх одоо юу ч хийдгийг те нэг ээж бас айгүй гоё юм хийжсэн calligraphy гэдэг нэг монгол хичгээр бичдэг. Хүний нэрийг бичиж өгнө гэд тэр бас айгүй хөөрхөн ажил санагдажсэн. Нэг монгол эмэгтэй хийжсэн тэр Fiverr гэх сайтн дээр байсан баха. Тийм. Намайг яг энэ арга дээр нэмээд хэлгээд болохоор бас яг нөгөө дизайнер мэргэжилтэй эсвэл сонирхогч ч юм уу те яг энэ талаар нөгөө нэг гоё бүтээлч ажил хий гэж боддог ээжүүд бол онлайн зах зээл дээр худалдах боломж бол айгүй байдаг. Тэгээд тухайлбал одоо нөгөө мэдлэгээний картын загвар гаргадаг ч юм уу одоо намайгийн хэлсэн шиг каллиграфи хийдэг ч юм уу те. Тэгээд иймэрхүү яг бүтээлч ажил хийгээд түүнийгээ олон улсын яг зах зээл дээр бол зараад түүнээсээ бол мөнгө олох боломжтой. Жишээлбэл одоо Innovator Market, CrowdSpring ч гэдэг юм уу. Иймэрхүү бол яг сайтууд бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ талаар бас ээжүүд маань судлаад үзээрэй. За Монголд бас яг нөгөө TZM, нар зул гэдэг одоо аниме зургууд гэх юм уу? Одоо яг гэр бүлийн зэдтэй хөөрхөн зургууд хийгээд үүнийгээ одоо Монголын ямар нэгэн брендинг рекламанд ашиглуулж байгаа харагдчихсэн, брендинг хийхэд нь ашиглуулж байгаа харагдчихсэн. Иймэрхүү бас яг боломжууд бол судлах юм бол зөндөө идэв юм билээ гэж бас хэлмээр санагдсан. Мэргэжлээсээ хамаарат те. Тийм. За миний дараагийн танилцуулах юм болохоор онлайнаар одоо юм зарах Alibaba, Taobao гэх мэт
захин одоо сайтуудаас юм авчирч зарах. Ээжүүд ер нь бас хийд юм билээ. Би ажиллаад байхад ээжүүдийн групп дээр ялангуяа ингээд өөр өөрсдийн гэсэн дэлгүүрүүдийнхаа линкийг ингээд тавиад энэ бараа захиалаарай гэд ээжүүд ер нь бол хийдэг юм билээ. Тэгээд энэ Tabo Agent CGM-ийн хаягаараа дамжуулаад юма захиалждаг. Ерөнхийдөө би хальт судалж үзсэн. Ер нь боломжийн санагдсан. Тэгэл бараа нь хүрээд ирэхлээр онлайнаар хүргэлтийн компанитай хамтраад хүргэлтээр ингээд зарчдаг. Тэгээ миний хувьд болохоор яг Америкаас тэгж авчирч бараа зарж үзсэн. Хүүгээ бас хүрэх гэж ах тэр үед нь бас нэгсэг Америкаас бараа авчирч зарж ирсэн. Тэгэл карго компаниараа дамжуулаад бараагаа авчраад тэгээд хүлээж аваад тэгээд зарчсан билээ. Хэдий одоо доллар өссөн байгаа ч гэсэн хямдралтай бараа бүтээгдэхүүн олж чадсан бол Америкт юм бас хямдхан байгаа байхгүй юу? Ялангуяа хүүхдийн хувцас, тоглоом мэдэр нас илүү одоо чанартай байгаль дээлтэй тоглоомнууд эдгээр байгаад байгаа учраас яс тэндээс бас юм авах сонирхолтой байгаад байгаа. Ээжнэр хэр их сонирхож байна ер нь одоо гадны бараа бүтээгдэхүүн авчираа зарах нь. Ер нь гайгүй байсан шүү дээ. Ээжнэр айгүй сонирхож байсан. Тэгээ би сүүлдээ тэгээд болцсон. Орчуулгын юм хийх гээд. Яг энэ онлайн дэлгүүрийн хувьд болохоор нэг хүмүүс яг 3 төрлийн аргаар ашиг болж байгаа юм шиг санагдсан. Тэгээд яг манай ээж нар жоохон сонирхолтой байж магадгүй гэдэг энэ талаар өөрийнхөө бодлыг бас хүргэе гэж бодсон. Тэгээд эхнийх нь болохоор яг барааныхаа үнийг бүтэн нуглаад худалдаалдаг тий. Тэгээ яг нөгөө нугсан үнээсээ ашигаа олдог. Хоёр дахь нь болохоор яг байгаа үнээр нь эсвэл хямдралтай үеийн захиалга олон хүнээс авснараа одоо тухайн захиалга авч байгаа хүний бүртгэл дээр боломжийн одоо нөгөө өндөр бонус ч юм уу дискаунт үүсдэг юм шиг байна тий. Тэгээ тэндээсээ өөрөө нөгөө янз бүрийн өөрийнхөө хэрэглээг хангах боломж нь үүсдэг ч юм уу ашиг олдог. За 3 дахь боломж нь болохоор shipping буюу одоо тээврээс ашиг олж байгаа харагддаг. Тэгээд энэ болохоор яг юу гэхээр за килограмм нь $7 байлаа гэж бодоход захиалагч бүрээс барааны үн дээр нь болохоор $7 нэмж аваад за гэхдээ яг тухайн хүний одоо бараа 1 кг хүрнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ нэг зөрүүн дээрээс олон хүнээс захиалга авах тусмаа илүү ингээ өндөр ашиг олдог ч юм уу. Иймэрхүү одоо нэг 3 аргаар бол хүмүүс мөнгө олоод ах шиг байгаа. Тэгэхээр манай ээжд одоо аль нь илүү боломжийн санагдна тэр аргаараа бас хэрвээ онлайн худалдаа эрхлэе гэж бодож байгаа бол энэ аргуудыг бас сонирхож үзээрэй гэж хэлье. Ялангуяа хямдралтай үед юм авчих юм бол ядаж өөрийнхөө хүүхдийнхээ хувцсуудыг бас хямдралтай үнээр нөгөө нөхөд мөнгөний олчих боломжтой байгаа шүү дээ. Тийм. Тэр нь боломжтой юм биш шүү. Чиний дараагийн арга. За миний гэх юм бол одоо ер нь хүмүүсийн их алдартай аргалтай сүлжээний бизнес байна. Энийг одоо миний харснаар бол гэртээ сууж байгаа ээж нарын бараг 60-70% хийж ах шиг байна. Тэгээд хамгийн анх бол мэдээж Oriflame, Avon гэх мэт сүлжээний бизнесүүд орж ирж ирснийг бол манай ээж нар санаж байгаа. Тэгээд анх бол сонсоод дорой хүн эсүүлээд ахад л ингээд мөнгө олоод авах юм шиг санагддаг штэ. Тэгтэл яг үнэндээ сүлжээний бизнес гэдэг нь өөрөө мөнгө олох хүртлээр маш тууштай ажиллах тийм маш их хөдөлмөр бас их шаарддаг ажил юм билэ. Тэгэхээр хэрвээ манай ээж нар сүлжээний бизнес хий гэж бодож байгаа бол бити тэгэж цаалгартуулаад за ингээл хүн нэмэлээ гэж бодоорой. Яг ингээ ажил гэж хүлээж аваад мөнгө олъё гэж бодож байгаа бол тийм айгуу тийм тууштай хандаад хөдөлмөр зараад үзээрэй гэж хэлмээр санагдсан. Тэгэхгүй бол нөгөө нэг зүгээр ингээд өөрөө хэрэглэгч болоод үлдсэн ээж нар айгуу олон харагддаг. Тэгэхээр манай ээж нар бас яг одоо бас яг дэлгэрсэн байгаа нөгөө Faberlic, For Life, Amway гэл айгуу олон сүлж байгаа шүү дээ. Тэднийг хэрвээ туршаад үзье гэж бодож байгаа бол айгуу сайн serious хандаад яг гоо ажил хэрэг болгоод тэгээд хийгээрэй гэж хэлмээр байна. Чиний хувьд бас сүлжээ сонирхож юу? Би яг үндэ өөрийгөө хийж чадна гэж боддгоо юм. Тэгэхээр нөгөө нэг хүнийг айгуу их нөгөө ухуулах тийм шин чанартай ажил шиг санагддаг хэрэгтэй шүү. Тэгэхээр би болохоор яг ингээ хүнд юм ухуулна гэхээр миний авьяасаар хүрэхгүй байгаа маа. Тэгээд энэ ажлаас ер нь бол жоохон холоор байдаг. Гэтэ авьяастай ээжнэр байдаг штэ ингээд юм ингээ хүнд хулдах авьяастай. Тийм ээжнэр байх юм бол бас энэ их зүгээр гэж магадгүй. За миний дараагийн арга болохоор гар урлал эрхлэх. Янз бүрийн гоёл чимэглэл, хүүхдийн хувцас, сэсгийн идэл, дайлан зэрэг одоо хийдэг ээжүүд байна. Тэгээ бараа бүтээгдэхүүнүүд ээжүүдийн групп дээр онлайн
сайтууд дээр зардаг. Тэгээд сүүлд би нэг хүүхдээ өглөө өний хувцас авсан. Тэр бүр айгүй хөөрхөн юм ирсэн. Монголд хийсэн. Тэгээд гэртээ хүүхдээ хардаг ээж хажуугаар нэгдэг. Тэгээд бүр импортын бараг өстэй орлохоор айгүй гоё материалтай, чанартай бүр ингээд сэтгэл гаргаж хийсэн юм мэдэгтэй. Үгүй тэгээд олноор ингээд зараад бүр ингээд бизнесийн дэмжиж өгчийн сан гэдэг үгээр тэгж бодчихсон. Тэгээд үнэхээр гоё юм хийж байгаа бол бас тий зах зээл нь байгаа. Тэгээд ээж нар маань бас янз бүрийн юм хийдэм билээ. Тэгээд бүтээлч ээжүүд, уран ээжүүд гээд янз бүрийн миний урлан гээд фэйсбүүкийн группүүд байдаг. Тэдгээр дээр бас ингээ ээж нар нь энийг ингэж хийх юм аа гэж заасан хичээлүүд байлээ. За хийсэн бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа ч хүмүүс байлээ. Тэгээд эндээс бас чаддаг хүмүүс нь юм сураад чаддгууд нь бас бараагаа зарах боломж нь тэнд байна гэж би харсан. Тэгээд ээж нар маань ч бас айгүй мундаг гарын эвдүүтэй бас мундаг ээж нар байд юм байлээ. Ер нь нөгөө хүн ээж болчоороо бусад ээж нараа дэмжиж гэж айгүй их боддог болчтой юм шиг байна тий. Харин би ингээд нөгөө сая бас нөгөө Монгол хүүхдийн бүтээгдэхүүний нөгөө үйлдвэрлэдэг ээжүүдтэй подкаст тэгээд ярилцж байхад бол яг гэрээрээс ингээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийг ажилд авах сонирхол айгүй их байд юм билээ ээжүүдэд маань. Тэгэхээр бас яг ингээд гар урлал хийдэг ч юм уу, оёж чаддаг ч юм уу тийм ээжүүд байвал яг ажил хайх юм бол бас бизнес эрхлэгч ээжүүд маань та нарыгаа бас дэмжиж гэж айгүйх боддсон байлээ. Тэгээд бас ингээ өөрөө гар урлал эхлээд өөрийнхөө бизнесийг ч гэсэн эхлүүлж болно шүү дээ, тий. Тэглээ ахын. За, дараагийн арга нь юу вэ? За, миний нэг сонирхолтой санагцсан арга юу байгаа вэ гэхээр зураг авдаг ажил үйд юм билээ. Зураг авдаг ч яг одоо ингээд өөрийнхөө авсан гоё зургуудыг худалдах гэх юм уу? Одоо яг саяны нэг дизайнерын ажилтай жоохон төстэй. Гэхдээ нөгөө өөрөө хэрвээ зураг авах сонирхолтой, тэгээ гоё зургийн сан өөртөө чинь хэрвээ байдаг бол үүнийгээ одоо Instagram, Shutterstock, iStore гэл тэ энэ хүү ингээд цахим хуудсуудад байршуулад тэгээд зургаараа ингээд мөнгө олох боломжтой. Тэгэхээр бас өөрийнхөө сонирхлоор мөнгө олвол хүн чинь аягүй аз жаргалтай байдаг шүү дээ. Тэгэхээр бас энэ арга гой санагдаж магадгүй гэж бодож байна. Ханшин ямар идэм бол жишээлбэл нэг зургийг хийдэг. За янз бүр идэм билээ. Би жишээлбэл одоо сая нэг IM гэдэг юу аппликейшн сонирхож үзсэн. Тэр болохоор зүгээр утсаараа ингээл авсан гоё зургуудаа эдит хийгээл постлонгууд нь цаанаас нь зураг болгон дээр ревю хийдэм билээ. За энэ зарагдаж болно, энэ зарагдаж болохгүй зураг байна гэл. Одоогоор миний нэг 16 ороосаас 2 нь зарагдаж болно гэж гарсан ба. Гэхдээ одоогоор ямар нэгэн тийм хөдөлтөж авъя гэсэн хүсэлдэл ирээгүй байна. Нэг зураг за хамгийн багадаа нэг $10 дээшээ байх болов гэж би бас таамаглаж байна. Тийм. Сонирхолтой арга настай сонсч. Тэгээд бас тэр зургийг чинь бас ингээд олон дахин хүнд худалдаж болох юм шиг санагдсан. Заавал нэг удаа худалдчихгоотаа тэр чинь чиний өмч байха болчихгүй. Тэгэхээр ингээд нэг зургаараа бас олон хүнд худалдаад олон илүү их мөнгө олох боломжтой. Тийм бас арга байна. Тийм байна. За миний дараагийн арга болохоор makeup manicure хийх арга байна. За ээж нар бас хийдэг юм байлээ. Ялангуяа шинэ жилийн үеэр ч юм уу те баяр ёслол амар эрсдэлтэй юм биш үү тий. Тэгэл тэр чинь бас ээж нар ингээд гэртээ манай түрээ дээрээ гээл нүрийг чанслаад өгье гээл тэгээд айгүй боломжтой тэгээд ээж нараас хийдэм билээ. Тэгээд үнэхээр тийм авьяас нь байвал надад ч бол тийм авьяас байхгүй тэгээд тийм авьяастай ээжүүд бас байвал те тэрийг ашиглаад гоё октод ээжүүдийнхээ хөөрхөн болох айжуугаар бас давхар орлоготой болох боломж бай шүү гэж хэлье. За миний дараагийн нэг ажил болохоор скрипт буулгах ажлууд байна. Энэ нь болохоор нөгөө Transcribe Me, Go Transcript, чиний хэлсэн Upwork те Scribe гэх мэт ийм сайтууд дээр бүртгүүлээд тэгээд скрипт болгох ажлууд гэдэг юм лээ. Тэгээд энэ дээр мэдээж англи хэлний сонсголын төвшөнтэй нь маш сайн байх хэрэгтэй. Мөн бас өөр хэлнээс бас буулгаж болно. Тэгээд айгүй хурдан болгохыг бас шаарддаг юм билээ. Тэгэхээр хэрвээ энэ чадварууд танд байгаа бол бас энэ аргуудыг туршаад үзээрэй. Энэ сайтуудаар бас зочлоод сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Магадгүй ингээд таны сонсгол чинь жоохон таарууд байгаа ч гэсэн оролдож үзсээр агаад эн чинь өөрт чинь эргээд бас айгүй том англи хэлний хичээл болоод үлдэх боломжтой учраас бас өөрийгөө бодоод нэг сонирхоод үзээрэй гэж хэлье. Тийм байна тий. Эндээ энэ чадвараа сайжруулах бас нэг
арга TED-ийн видеонуудыг сайн дураараа транскрипт хийх ажил гэдэг штэ. Тэрийг өөрөөсөө сайн дураар хийж агаад магадгүй чадвараа сайжруулчаад дараа нь цалинтай тийм ажил агуул зүгээр магадгүй байна тийм. За миний дараачийн одоо сүүлчийн арга байна. Энэ нь болохоор өөр одоо хүүхд харах ажил байна. Гэртээ хүүхдээ харж байгаа ээж нар маань өөр хүний хүүхдийг ингээд түр хамтд нь харах бас сонирхолтой байд юм лээ. Тэгээд би бас сүүлд нэг хүүхдээ яалтчгүй нэг 2 цаг хүнд харуулах орчоод харах хүн байдгүй. Тэгээд нэг манай ээжүүдийн групп байдаг. Тэн дээр нэг гайгүй таньдаг ээж хүүхд хардаг гэдэг өгсөн. Тэгээд ямар ч асуудалгүй л байсан гэсэн. Тэгээд айгүй боломжийн тэгээд цагаараа үнэлээд тэгээд яачих боломжтой юм блэ. Ээж нар маань бас сонирхол бас зүгээр баг. Тийм ер нь нөгөө найдвартай хүн олддгүй юм биш үү? Яг хайгаа явах орчоод. Тэгэхээр бас яг олон удаа ингээ хүүхэд харцсан ингээд өмнө нь үйлчлүүлж исэн хүмүүсээсээ ревю харсан ч юм уу тийм ээжтэй байх юм бол бас бусад ээжнэр ч гэсэн үйлчлүүлэхдээ айгүй туртай байна ах тий. Тэглээ ахвал би бас тэгж бодсон. За тийм миний арга ингээд дуусч जैन. Чамд өөр арга болсон уу? За надад болохоор бас яг нөгөө IT мэргэжилтэй ээж байдаг бол код бичих ажлууд байдаг. Тийм Glassdoor, Indeed, Monster гэх мэт сайтууд дээр бол яг тухайн хүнийхээ хэрэгцээнд тааруулаад одоо вебсайтын ч юм уу те аппликейшных нь кодинг бичиж өгөх ажлууд байдаг юм билээ. За мөн хүмүүсийн хийсэн вебсайтыг турших, за судалгаа бүглөх, видео үзэх, тоглоом тоглох гэх мэт айгуу тийм жижиг сажиг аргаар мөнгө олох боломжтой. Гэхдээ эдгээр нөгөө амархан байх тусмаа үнэлгээ нь маш бага байдаг. Одоо центээр хэмжигддэг. Айгуу олон дахин хийж энэ аргууд энэ ажлаас болохоор их хэмжээний мөнгө олох боломжтой байдаг. Ийм аргууд бас яг хуу хайгаад гээ өөр сонирхолтой санагдвал туршиж үзүүлэх зүгээр. Гэхдээ нөгөө манай орны нөгөө банкны гүйлгээч олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэгэхээр яг ийм нөгөө гадны сайт дээр ажлууд хийх гэхээр цалингаа авахд их бэрхшээл үүсдэг юм байлээ. Гэхдээ мэдээж нөгөө хайгаад үзэх юм бол ингээл гадны аль нэг оронд байдаг хамаатан сад найз нөхөд ч юм уу гэр бүлийнхээ хин нэгэн гадны оронд байдаг бол тэднийхээ ингээд дансыг ашиглаад ч юм уу те цалингаа авах боломжтой мэдээж ингээд аргаа хайвал хүн ингээд арга болдог шүү дээ. Тийм PayPal-аар жин Pioneer гэдэг сайт идэм билээ. Тэгээд тэрүүгээр дамжуулж цалингаа. Тэрний ямар арга бах вэ? Юусо PayPal-тай л адилхан. PayPal тий адилхан зарим зүгээр илүү нэг optional. Би бас нэг аргаа дуртаа мартчихж арилжаа хийх тий Forex-ийн трейд хийх арга бас байгаа. За санхүүгийн мэдлэгтэй тий хөрөнгөний зах зээлийн талаар мэдлэгтэй ээжүүд маань бас хүүхдээ арангаа ингээ утсан дээрээ Forex-ийн одоо трейдинг хийчих боломж бас байгаа. Би бас нэг 4 жилийн өмнөөс оролцож үзчихсэн юм аа. Тэгээд нэг демо хувилбар гэж байдаг. Заавал нөгөө бэлэн мөнгөөр тоглохгүйгээр өөрөө ингээд туршлагачаад ингээд тоглоод аваад зараад үзэж болдог. Тэгчээд дараа нь жинхэнэсээ мөнгөө ингээд визатайгаа холбож агаад хийх боломжтой. Тэгээ энийг бас татаж үзвэл зүгээр ах зур Forex гэх апп таахад ерөнхийдөө байгаа да. За Facebook дээр Forex-ийн сургалтууд гээл байгаад идэг тийм магадгүй нэг сургуульд нь очиод сайн судлаад явах боломжтой бол ялангуяа санхүүгийн мэдлэгтэй ээж нарт бол мэрэгчлээ ээж нарт бол энэ их зүгээр баха гэж юм байна. Тэгэл прогноз энтер хийх гээл айгүй ажиллагаатай бах тий. Тий яг нөгөө ойрын юугаар тоглоно л доо. Заавал холын гэр тий жоохон зүрүүн дээр нэг актер юу яах их мөнгө дээр тоглохгүйгээр тий боломжтой. За би нөгөө шууд нөгөө гоё юм ярих гад аргууд руугаа яваад орсон. Тэгэхээр намаа маань бас яг өөрийнхөө пэйжийн талаар танилцуулж байж манай бас яг сонсогчд маань пэйжийн сонирхоо дагая гэж магадгүй тий. Яг ямар нийтлэл бичдэг юу хүргэдэг гэд манай ээжүүдэд танилцуулаач. Тийм минималист ээж гээд пэйж анх би чинь хүүхээ төрүүлж ийл нэг завар хөөрөг байсан маа хэдэн сартай ахт нь л нээжсэн. Тэгэл нөгөө нэг гэртээ одоо хүүхдээ төрсний дараа айлуудад одоо хүмүүс очихдаа юу анхаарах хэрэгтэй вэ гэж нэг нийтлэл би нэг хэдэн зураг оруулсан юмсан. Тэгэл нэг өглөөс ирсэн чи бүр 1100 лайк дарсан би чи зуцаа гэж аюу урамшаал за энэ дээр өстой гой гой юм хийх хэрэгтэй байна гэж бодоод тэгэл ирэхэд анх нээжсэн. Тэгээд айл болох минималист хүүгээ өсгөхтэй айл болох минималист хэлбэрээр одоо өсгөж хүмүүжүүлэхийг хичээдэг.
Тэгээд тийм ч болохоор бас ээж нартай тийм талаараа мэдээлэл хуваалцъя. За зөвхөн минимализмын талаар биш, бас ээж нарт хэрэгтэй байж болох мэдээллүүдийг хуваалцчихъя гэж анх нээжсэн. Тэгээд цаашдаа бас гоё юмнууд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Одоо хүн хэдэн настай лээ? Одоо махуу маань тухайн 2 хүрнэ. 11 сартай болж байна. Анхны хүүхдэн тий. Тэгээд одоо бас ерөнхийдөө бас гайгүй том болцсон. Манай хүчин цэцэрлэгт орох насантай болцсон. Тэгээл хутаатай болохоор хотод байж чадахгүй бас ажил хийж чадахгүй. Тэгээл өөрийнхоороо юм аягаал байж байна. За тэгээ бас манай ээжүүд сонирхож магадгүй хэдий бас яг анхны хүүхэдтэй бас туршлагагүй санагдаж магадгүй ч гэсэн өөрийн хувьд бас нэг ингээл мэдээд чадаад сурцсан гой аргууд байдаг штэ. Тийм бас нэг ээжүүдтэй хэлхнийсэн зөвлөхнийсэн гэдэг юм аргууд байдаг бол хүүхэд хүмүүжлийн аргач үү тийм үү те. Ийм гой нууцудаас манай ээжүүдэд хуваалцаач. За нууц гэж яах вэ? Одоо яг хүүхдтэй ингээд манай хүү айгүй их тоглоом тоглох дуртай. Тэгээл айгүй олон тоглоомтой ер нь хүмүүс ч тоглоом өгөөл би ч тийш явах тань тоглоом авчираад тоглоом айгүй цуглараад байна. Тэгэхээр энэ дээр миний хэрэгжүүлж байгаа арга нь гэхэлэр ингээд зарим тоглоомнуудын ингээд далд хийчихдэг байхгүй юу? Уудан тэгээд нэг 2-7 хоногийн дараа ч юм гаргаж ирэхлээр дахиад шинэ тоглоом авч байгаа юм шиг баярлалаа гойгоо гэж. Тэгээ баярлалаа яа гэм блэ. Тэгэхээр нэг олон ингээл тоглоом ингэж бөгнүүлэхээр хүүхдэд айгүй тийм distract болоод хүүхдэд айгүй стресс үүсдэг. Инээ бас олон хүн ингээл холилдол тэрний оронд альгүй болох тийм цулгаа цөөхөн тоглоом чанартай тоглоом байх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр аргыг би бас хэрэгжүүлээд байгаа. Тоглоомнуудын ингээд цөөхөн байлгаад хаяа ингээд нэг ингээд гаргаж ирээд гэлэр шин тоглоом авч байгаа юм шиг л баярлж байгаа байхгүй. Тэгээд тэр бас айгүй зүгээр хэрэгжүүлмээр юм тий. Манай охин ч одоо тэгэл баахан тоглоомтой хариулчаал алийг ч тоохгүй л зүгээр аяг чанагаар бараг тоглочих гол үжид шүү дээ. Тэгээ би бас харин одоо энэ тоглоомуудыг багасгахыг гэж бодоолаа. Бас хэрэгжүүлэл их гоё арга байна. Баярлалаа. За тэгээд намайг маш их баярлалаа. Манай ээжтэй гоё аргуудаасаа хуваалцсанд цаг гаргасан маш их баярлалаа. Маш баярлалаа. Тэгээд цаашдын амжилт төсөө өшөө илэн олон гоё сэдвээр подкаст хийрээ. Баярлалаа. За сонсогчд маань хэрэгтэй мэдээлэл авсан гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцаа. Баярлалаа.